Өнөөдрийн мэдээгээрээ Японы түүхэнд үлдсэн гунигтай нэгэн үйл явдлын талаар хүргэж байна. 2011 оны 3 сарын 11-ний өдөр буюу өнөөдөр үдээс хойш 14 цаг 46 минутанд болсон үйл явдлын талаар. Японы зүүн хойд бүсийн тэнгисийн эргийн ойролцоо магнут 9-ийн хүчтэй асар том газар хөдлөлт болсон юм. Энэ гамшигыг Японы зүүн бүсийн их газар хөдлөлт гэж нэрлэдэг юм байна. Японы түүхэнд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон юм. Хүчтэй дөргөлт нь зүүн хойд бүсээс гадна Канто бүс зэрэг өргөн газар нутгийг хамран газар хөдлөлтийн жижиггээ ойролцоогоор 6 минут үргэлжилжээ. Мөн энэ газар хөдлөлтийн улмаас асар хүчтэй цунами үүсч хамгийн өндөрт 40 м орчим давалгаа зүүн хойд Японы далайн эргийг дайрсан байна. Цунами далайн эргээс 10 км дотогш нэвтэрч олон хот суурин газрыг бараг бүрэн суурилжээ. Хохирол маш их байсан бөгөөд ойролцоогоор 15,900 хүн амь өргөдөж 2,500 орчим хүн сураггүй алга болсон байна. Энэ нь дайнаас хойших Японы түүхэнд тохиолдсон хамгийн том байгалийн гамшиг болжээ. Мөн 120 мянга гаруй барилга орон сууц бүрэн суурьж хамгийн ихдээ 470 мянга гаруй хүн төрөх хугацаанд нүүлгэн шилжүүлэн амьдрахад хүрсэн байна. Түүнчлэн цунамигийн нөлөөгөөр Фукушима цөмийн цахилгаан станцын ноцтой осол гарч реакторын хайлалт буюу meltdown үүссэн байна. Үүний улмаас цацраг идэвхт бодис гадагш алдагдаж ойролцоох бүс нутгаас ойролцоогоор 160 мянган хүн нүүлгэн шилжүүлсэн юм. Энэ ослыг дэлхийн хамгийн том цөмийн ослуудын нэгт тооцдог. Гамшигын дараа дэлхийн олон улс Японд тусламж үзүүлж 160 гаруй улс орон бүс нутаг аврах ажиллагаанд оролцсон юм. Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчний явуулсан тусламжийн ажиллагааг Томодачи Саксын буюу найз ажиллагаа гэж нэрлэжээ. Өнөөдөр Япон улс жил бүрийн 3 сарын 11-ний өдөр 14 цаг 46 минутанд дуугүй хүндэтгэл үзүүлж энэ гамшигт амь өргөцсөн хүмүүсийг дурсан хүндтгэдэг бөгөөд уг үйл явдлын сургамжийг ирээдүйн үедээ дамжуулсаар байна. Тэр өдөр далай хотуудыг газар мэд арчиж орхисон харамсалтай түүхтэй хэн нэгний ээж, хэн нэгний аав, хэн нэгний үр хүүхэд тэр өдөр буцаж ирээгүй юм. Тиймээс 3 сарын 11-ийг Япон улс хизээч мартахгүй өдөр юм. Эцэст нь хэлэхэд та бүхэнд нэг зүйлийг анхааруулахыг хүсэж байна. Байгалийн гамшиг хэлж ирэхгүй. Тиймээс бид үргэлж бэлтгэлтэй байж амь насаа хамгаалах мэдлэг нь бас чухал юм. Мөн бид амьд байгаа энэ цаг хугацаанд бие биеэ хайрлаж, хүндэлж, ойр дотныхоо хүмүүсийг илүү их үнэлж, хайртайгаа хэлж бай. Учир нь амьдрал хизээ өөрчлөгдөхийг хэн ч мэдэхгүй. Баярлалаа.